Hathaway 40 настай ганц би ээж нүр тоглож ийнэ гэж боддоо. Саяхан штэ саяхан. The Princess Diaries, Ella Enchanted гэх зэрэг кинонуудаар нь маш хүчтэй крашлж байсан бол өдгөө эдгээр кинонууд нь угаасаа 2000-ад оны бүр их үеэр гарсан. Жишээлбэл The Princess Diaries 2001 онд гарсан юм ба штэ. Ella Enchanted болохоор 2004 онд хэрчээ. Бүгдээрээ гараад 20 жилийнхэн босгыг товцгаасан байгаа байхгүй юу? Тэгэхээр Anne Hathaway одоо ер нь ганц би ээжийн дүрд тоглох насмаас нь болцсон юм байна л да. Энэ бичлэгийг үзэнгээ тэр кинонуудыг бас давтаад нэг үзүүл үзээрэй. Айгүй хөөрхөн байлаа. Харин энэ удаагийн бичлэгээр та бүхэнд ямар кино сонирхолтой юм вэ гэхлээр 40 настай ганц би ээж 24 настай pop odd дуучинтай хайр сэтгэлийн учир ургуулж байгаа romantic comedy кино юм аа. Яг надад зориулагдаад хийж байгаа хэмээр айгүй хөөрхөн хөнгөн сэтгэл догтлуулмаар гоё кино аа. Тэгээд Idea of You хэдүүлээ шүүд кино руу орцгоё. Тэгэхээр энэ эмэгтэйг Солен гэх бай урлагийн галерей ажиллаулдаг 40 нас хүрч яваа ганц бие ээж. Нэг охинтой, охиныг нь Easy гэх бөгөөд 16 настай ахлах сургуулийн сурагч. Easy охин нь багада August Moon-гийн хамтлагт унж тусдаг байсан байхгүй юу? Тийм болохоор аав нь Coachella-гийн VIP тасалбар авцаа найзуудаараа цуг дагуулж яваад August Moon-ийнхэнтэй уулзуулаад гарын үсэг эдрийг нь хүртэл авч өгнө л гин. Гэхдээ одоогийн Easy бол тэр хамтлагтаа нээх унж тусаад байдаггүй ч нэг тиймэрдүү носталжик болсон хөөзөө дуун явахаар өөрийн мэдлэгүүл дагаж дуулаад байхаар л хэмжээний. Тэд нар бөөндө Coachella үзээд явах үеэр Солен харин ганцаараа амралтаар яваал өөрөө өөртөө цагийг өнгөрүүлэх их гоё төлөвлөгөөтэй байж исэн чинь хуучин нөхөр нь гинтэл үнэхээр чухал ажил гарчлаа л гэж аавна. Ингээс Солен хүүхдүүдийг дагуулад явахсаар аргагүй болох нь тэр. Уг нь хөөхөө ганцаараа аялах аялал өдрөө бодоол тэрэндээ их л баярлал ажижсэн. За тэгээд Coachella дээр ирцгэнэ. Хүүхдүүд энэ зэрүүгээр хэсэл цагийг зугаатаа өнгөрүүлж явах үеэр Солен ганцаараа юу ч хийхв. Тэрүүгээр нэг улаан ногоон August Moon-ийн фэнүүд ийм юмнаас хол хүндчээ энэ бүхэн нь их л сонин санагдаад тоогч үзэлгүй ариун цэврийн өрөө хайгаал гартай. Гараал хүн орж гараад байгаа нэг чиргүүл рүү 0 юм байна даа гэж бодоод шууд яваад орноо. Тэгэл эрэгтэй эмэгтэй цууган байхдаа ч гэж бодосохоогүй тэр чигээрэл яваад орлого байх уу. Hi. Oh, you want to use the bathroom? Yeah. Хамаг юмаа гаргачаал гарч ирсэн чинь нөгөө залуу чинь сууж лайнаа. Чи чинь хүний шэхтүү сонсч кайф авдаг дуракууд нэг юм биш үстэй гээл уурлах гэсэн чинь анханасаа энэ нь 0 биш энэ залуугийн хувийн амар хөрөөнөөс юм байхгүй юу? It's actually my trailer. Энэ залуу нь өөрөө August Moon хамтлагийн гишүүн Hayes Campbell. Андуурн гэхэд бас арайд эндүү. Solange бантаж улаагаал бушуу гараа гүйшил гэж бодсон штэ. Тэгсэн залуу юм яриад гаргахгүй. Охин нь August Moon аягүй дуртай байсан л та. Одоо харин том болоод ирсэн чинь жоохон крин санагддаг болсон эдэргээл хөөхөө илүү дутуу фильтргөө манай хоёр хэсэг буухалнаа. Залууд бол Солен их л таалагдсан өргөжлүүлж юм ярмаар байгаа нэлт байдаг ч pop star шүү дээ. Ажил их завгүй болгоор хүссэн хүсээгүй салах болж байгаа. Unit бол VIP тасалбар захиаллаа. Нөгөө хэдийг оройслах гэж. Тэгээ алдчихгүй нэг 7 дугаар ангийн охтууд унж тусгаар хитэн залуучууд л байгаа юм л да. Манай хоёр хөөхөн бие биенээ таньдаг юм шиг хац шидэлсэн шигээ. Хэдий бүр амар унж тусгаар фэн биш ч гэсэн яг нүрээ тулахаар эцэг сандраа бүр нэрнүүдээ мартч нөгөөд чинь. Энэ үедэл Соленыг арай илүү мэдэх боломжгаараа мөн хувийн урлагийн галеритай гэдгийг ч Hayes мэдж авдаг. Hayes нь бас явсан газар болгонд бол урлагийн музейгээр нь ордог нэг тийм урлаг сонирхолтой нэг юм байхгүй юу? За ингээд тэднийг дуулаад эхлэхэд нөгөө тинейжер охтууд чинь бүр үсээ зулгаанаа. Угаасаа бүр явсан газар болгонд л дууны явдаг болохоор манай хүнч дууг нь амандаа аялж дуулаад цагийг их л зовоотаа өнгөрүүлнэ. Ингээд сүүлийнхэн дууг яг дуулахынхаа өмнө аяас өгсөж хамтлагийнхантайгаа ярилцсанаа. Өнөөдөр би нэг хүнтэй танилцсан юм аа. Энэ дуугаа түн зориулж байна эдрийг л айгүй романтик аа. Энэ нь Солены сэтгэлийг хөдлөлгүй яхав. За ингээд Солен 40 нас хүрч байгаа. Энэ тэндээс цугсан найз ажлынхаа хамт олондоо тэмдэглээл. Гаднаа нэг хижээгүй байгаа мэт байвч уг нь хүмүүстэй танилцаал байгаа байхгүй юу? Даанчаг сэтгэлд нь нийцэх хинч байхгүй. Ингээл өдрүүдийн адилаар ажиллаа хийсээр айгүй төвлөрөл сууж байсан чинь Popstar Hayes биеэрээ өрөөд ирсэн. Лондон дахь шинэ гэрээ төгжүүлэх урлагийн бүтээлүүд сонирхож байна л гэдэг. Ажилдаа дуртай их сериосны хүлээж авдаг юм болохоор Solen энэ зарагдах бүтээлүүдэд нэг нэгээр нь их л дэлгэрэнгүй тайлбарланаа. Тэгсэн чинь бараг тайлбарыг нь дуусгахгүй бүгдийг нь би худлаж авъя гэхэд жоохон дурамчхан бүтээлүүдийг нь үнэлэхгүй байгаа мэт ихлэ санагддаг ч үнэндээ тийм биш. Үнэхээр л эргэлзээгүй таалагдаад шууд авъя гэсэн юм бэлээ.
buy it if it's okay with you. Ингэж болоогүй ахаад өөр зүйлс амаар байна гэсэн болохоор нь Солен түүнийг агуулга руу дагуулад явахаар л болно. Хейзийг нууж авах гэж нэлээд л төвхтэй. Очоод тэнд байх зүйлүүдтэй танилцах ба урлаг гэдэг нь их субъектив юм болохоор Хейз юу харж мэдрэх болоо гэдэг нь Соленд их л сонирхолтой. Тэр хоёр ч тэнд өөрсдийн сэтгэл мэдрэмжийг хуваалцаар улам л дотносож буй мэт. What do you feel when you look at it? Everything. Солен анх ээж авахын хүслээр л явдаг байсан ч их сургуультай санаанд төнөгөдөө урлагийн хичээл ав сонсоод тэр үеэсээ хойш эргэж буцалтгүй л урлагт оруулсан юм байлаа. Харин Хейз яг попстар гэхээсээ илүү мюзикл тал руугаа дуртай байсан ч аудишны төрөөгөө тэнцээгүй тэнцнэр энэ хөвгүүдийн хамтлал байсан байхгүй юу? Анх өөрийнх нь хүссэн зүйл байгаагүй ч одоо амартаж ингээд л явж байна. Хүн болгон дуучин Хейз Кэмпбелл гэж уулга алдагч тэд өөрсдийнх нь толгой дотор бүтээсэн хүнээ л харж баясдаг. Тэр хүн нь би биш. Харин чи бид яаж танилцсан надад таалагддаг гэж баг багаар сэтгэлээ бодлоо. Ингээд зочид буулрын хөрөж өгөх хэтэрхий хол байсан тул очиж болох хамгийн ойрхон газараа хамт хоол идэхээр л болно. Тэр нь Солений гэр. Хейз хэдий суперстар ч гэсэн хугацаанд тусан сууг шууд л амлаж үзээд илүү дутуу маяггүй их харьцаж болоотой. Солений хувьд охин л хамгийн чухал хүн бол Хейзийн гэр бүл их тогтворгүй. Ээж нь сүүлийн хэдэн жил хит хитэн хүнтэй гэрэл салсан. Аав нь түүний амьдралын эхний 16 жилд огт байгаагүй хэрнээ гинтэл гарч ирээд их сайн аавын дүр үзүүлээл хичнээн баян супер одч гэлээ өөрийн гэсэн их зовлон тээж явдаг л байгаа штэ. Ингэж ярьсаар эцэст нь хөрөөсөө яагаас хасныг нь ч асуунаа. Ex-husband? What happened there? Тэдний яриа ингэтлээ л дэвпэрж байгаа. Эд 20 насныхаа ааг омгон дээр бибидээ дурлж харилсан ч азууч хүү яг жинхэнэ хайр биш л байсан байхгүй юу? Гэхдээ тэгээд юу юугүй хүүхдтэй болцгооцсон үлгэрийн мэд хайр нь байгаагүйч угаасаа л амьдрал ийм байдаг байх гээл амьдрсан нь тэр. Өөрсдийн карьер үр хүүхдгээ толгоо өндөкс хөөгүй амьдарч байгаад нэг л өдөр нөхөр нь түүнийг хуурсныг мэдсэн. Тэгээ бүр үүнийг нь уучлаа. Ийм зүйл болоо юм шиг л мартий гэсэн ч нөхөр нь шууд л орхио авчихсан. Энэ явдлын Солений амьдралд үнэхээр л хар толболдсон. Гэвч анхнаасаа л хүний амьдрал юу буруу зүг болохыг таашгүй. Ямар ч хуйлаа одоо ингээд ийм амтай сэндвич идэл сууж байна штэ гэд айгүй хөрхөн тайлхруулнаа. Амьдралд болж байгаа зүйлүүд сайн муу гэхгүй бүгд л учир шалтгаантай байгаа байлгүй дээ гэдгийг хэлж байгаа л царай. Нэг мэдсэн утас дуурж байгааг ч анзаарах сөхөөгүй би рүүгээ ширтээстэй. Хейз тухайн үед нэх уянгаа хэсэг тоглоо зогсох үед тэр хоёр хэдийн гар гараа хөтлөлцсөн. Нэг мэтгэл тэслэгүү үнсэлцээд эхлэх нь тэр. Эцэст нь ингэж болохгүй гэж хичээсээр зогсоож Хейзийг явахыг хүсэхэд мань залуу их сэргэлээ. Өөрхөн цагийг үлдээж яйл гараад явна. Ёстоосоо юу болоод өнгөрч бөө гэд өөртөө ч итгэхгүй. Мөн цагаа үлдэгээ явсныг нь хараад толгой нь гашлаастай. Охин нь зуны амралтаараа хүүхдийн туслан явж байгаа байхгүй юу? Ингээ хэсэгтэл гэртээ байхгүй гэсэн үг. Оройн Хейзээс мессеж ирээ салахгүй. Тэр үнсэл тэр мөчийг мартаж чадахгүй байна тэргээл өөрийгөө Нью-Йоркт тоглолттой хүрээд ирээчээл гин. Солен ер нь л хариу бичихгүй синдэл. Угаасаа нэгэн төчтэй ганц бие ээж, нөгөө нь 24 настай дэлхийн одчтой. Бүтгэхгүй. Тэгснээ тэгэл нууцхан дууган сонсч клипийг үзээл өөрийн ч мэдлгүй нэгэстэй. Уулзч болохгүй гэсэн өчнөө тохио байхад бас уулзах шалтгаан яаж игээл хөөрхөн гараад ирнэ. Ингээл ер нь ямар алдах юм байх вэ гээл Нью-Йорк руу уулзахаар явж байгаа. Хүлээж эцэст нь манай хоёр ч уулзнаа. Анх удаа уулзж байгаа юм шиг их л даруухан. Солен одоо угаасаа мэдрэмжээ юуг нь ухав гэсэн шиг биеэ барьсан даашин зэдэр өмсцэн. Хейз ихлэ жоохон гайхсан ч юу болвоо гэж бодох сөхөөгүй тэр хоёр шууд л өмсөлцээд эхэлнэ. Нэх үнтэй тансаг хоол идэр гэхгүй сэндвич шарсан төмсөдөр захиалал хамт байгаадаа их тухтай. Дуртай дуу хөгжмөө даган дуулж бүжиглээл цаанаасаа л өдөрч зайгүй жаргалтай. Дэлхийн од юм болохоор үнэхээр хүчрэх орд хар шиг юм байна гэж юу байх вэ? Өөрийн гэсэн айдас эмжилж явдаг зүйлтэй л байлгүй яхав. Хэдэн жилийн өмнө өөрийнх нь хамгийн дуртай дуучин гэртээ урахаар нь бараг л хамт дуу хийхнэ гэж амар баярлаа утсан чинь 10 настай охиныхоо төрсөн өдөр дээр зүгээр баахан 10 наснууд донд Хейзийг алиалагч гэж байлгасан юм байлээ. Эннээс болоод өөрийг нь хүмүүс алиалагч гэж хардаг юм байна гэд жоохон эмзэглдэг болсон байхгүй юу? Энэ айцыг сонсч өгөөд тайвшруулж тайтгаруулад бүр нэг эвлүүлдэг тоглоом шиг энэ хоёр манд бие биедээ их таарнаа. Өглөө болоход Солен энэ бүхнийг одоо дуусгаад чам садаа болохгүй явлаа. Бити санаа зовлгин. Хейст яг үнэндээ юун садаа болох? Соленыг өөртөөгөө үлдээж хамт аялан тоглолтоор явах бүхэл аргыг хайн. Галерейд ч угаасаа одоогоор зарах бүтээл байхгүй. Охин шинж 100 туслан дээр гих мэтэр ятгасаар л. Ингээ эцэст нь тэр хоёр Огст мөний аялан тоглолтын турш хамт явахаар л болж байгаа. Ёстой оцсон газар болгон л стадион дөрөв охтын орлоо. Барселона, Мадрид, Венис, Лондон, Парис яалтчгүй л эд үдээ явж байгаа хөвгүүдийн хамтлаг.
Гэсэн ч манай хоёр бие биенээсээ алхам холдохгүй. Нөгөө хэдийг нь уулзаж учирдаг охтууд нь дандаа өөрөөс нь өчнөө дүү юм болохоор тэр хэдтэй нь бас харьцуулагдчихгүй гэж жоохон айцтай. Угаасаа бүр төрсөн охиноос нь 2 3 л их охтууд байгаа даа байхгүй юу? Гэхдээ ямар хамаа ах вэ? Хамтдаа бүхэл юм гоё байгаа юм чаа. Даанч манай хоёрыг анх яаж танилцсан түүхийг нь асууснаас болоод бүх юм оронгороо ирэх нь тэр. Dedicated a song to me. Closer? Айгүй хөөхөн гинт энэ нэг өнөөдөр танилцсан нэг хүн дээр зориулж байна гэж анх нарьсан штэ. Яг тэр аргаараа өмнө нь бас нэг өөр хүн найрж байсан байхгүй юу? Ер нь энэ хэдний худлагаасаа тоглолтоо зогсоосноо хоорондоо ярилцж байгаа юм шиг жүжигж мүжиглээл охин найрдаг нэг арга нь. Үүнийг Хейзийн найзууд нь бүр найзуудынхаа уулздаг охтууд нь ч хүртэл мэдээд ганцхан Солен л мэдээгүй байсан. Анх танилцсан түүх нь айгүй романтик байсан гэсэн бодол нь худлаа болсон болохоор их л урам нь хуурнаа. Энэ бүхэн угаасаа л бүтэхгүй байсан. Энэ хүртэл яваа зогсох байж идэргээл тэр хоёр нилээн муудалцсан. Гэвч үнэндээ Хейз үнэхээр Солентэй хамт байхдаа өөрийгөө амьд гэдгээ мэдэрдэг. Өөртөө хамт байхдаа ахаад инээж баярлж чадж байгаа гэдгээ хэлсэн ч нэгэн Солений хувьд энэ бүхэн дууссан учраас түүнийг одоо яаж ч уйлж дуулсан орхиод л явж байгаа. I mean, does anyone in your life even know about me? Does your daughter? Do your friends? Гэхдээ Хейз ч гэсэн гомдноо. Хейз түүнийг дагуулад бүхэл найзууд ойр дотныхонтой танилцуулаад явсан ч Солений амьдралд Хейзийг байдаг үгүйг охин нь найзууд ингээд хинч мэдэхгүй болохоор анханасаа өөртөө огт хамтын ирээдүй хараагүй харьцаж байгаатай хүртэл ичээд байгаа л гэж ойлгохдохоор байсан юм. Ингээл гэртээ буцаж ирнэ. Амьдрал урдын хിവэр л үргэлжилж түүний охинч 17 нас хүрв. Хуучин нөхөр нь ирж охиндоо машин төр бэлгэлээл яг цаагаараа худлаа флекс тгчлэгчээ гэстэй. Хейзтэй юу болсон яасан талаараа хиндэж ярьж уудалж чадахгүй. Найстааш тэр охиндоош тэр юу ч болоогүй л мэд жүжиглсээр дуртай нэвтрүүлгээ үзэж дуртай зүйлсээ хийсэн ч цаанаасаа л нэг гонигтай. Ингээ ганц 2 хоног өнгөрсний дараа Хейзээс интернет битгий ороорой гэсэн мессеж ирхэн тэр. Ерөнхийдөө юу болоод байгааг ойлгоцсон. Халуун цагаа аваад хэд гүнзгий амьсгаа аван зөргөө чангалаад интернет ортол залуухан ирчүүдэд дуртай настай их чухааны юм битсэн байхыг хараад шоконд орлгүй яхав. Хичнээн нуугдж нууцлаа гэд баригдэн штт. Интернетээр нэг вайрал болсон. Охиноо цуслангаас нь авах гээд очих замд нь таарсан хүмүүс түүнийг интернет очгол хүлээж авнаа. Зарим нь сайнаар, зарим нь муугаар гээд янз янзаар л хүлээж авдаг. Энэ бүхний дараа Хейзтэй уулзж байсан гэдгээ охиноосоо нуусан болохоор охин нь мэдээж бөөн уур. Гэхдээ үнэхээр шаналаад байгаа ээжийг хараад яаж уурлал байх вэ? Бас ээжийн сэтгэлийг харагданаа. Үнэхээр сайн байсан юм бол яагаас салсан бэ? Учраа олох гээд үзэлтэй л гэж хатгана. Ингээ эцэст нь охин нь хүлээн зөвшөөрсөн айцаа авдрандаа хийсэн болохоор гинт Хейзд яаж муухай хандсан гэдгээ ойлгож байгаа. Түүнийг Элейн студид байх үеэр нь шууд хайж очин ярилцах гэж үздэг. Чамд яаж хандснаа бодохоор сэтгэл өвдөд байна. Үндэ би ч гэсэн энэ бүхний дуусгамааргүй байсан. Зүгээр л айсаа ингээд бүх хүннээ хэлнэ. Хейз уг нь их л үнд орох гэж хичээсэн ч тэсэлгүй шууд л хүлээж авлаг яхав. Ингээд тэд үерхлээ албан ёсоор зарлахаар болж байгаа нь. Сошиал халдлага хичнээн хэрцгий муухай байх байсан ч хамтдаа ард нь гарнаа л гин. Хөтлөлцөж тэрвэрлээд явж байгаа тэдний зургаар бүхэл сайд гарч хаж хэмсээр айл алиг нь хэлэхгүйгээр хэлж доромжилж байсан ч үүнийг нь огтхон ч тоохгүй. Хейз ч гэсэн одоо л зохиогоо хүссэн дуугаа зохиож буй мэт. Экс нөхөр нь ирж охиноо сургуульд нь хүргэхдээ энэ бүхэн чинь таалагдахгүй байна. Чи стил миний ихнэр ухааны юмэр их том тэнэгтнэ. Үгүй яг охиныг нь хүртэл өдөр болгон папараз ингэж дагаад ахаар хэцүү байсан байх л та. Хейз супер од юм болохоор гинтийн ажил гарч ийж тийш нисэх үе зөндөө. Өдөр тутмын энгийн амьдрал нь ийм болж хувирсан болохоор зүгээр ажиллаа хийх ч одоо Соленд үнэхээр хэцүү болсон. Охиноо авахар сургууль дээр нь ирэхэд хүн болгон түүн рүү чичлээстэй. Сургууль дээр нь ер нь охиныг нь дээрлэгдэх болж таарж байгаа юм л да. Охин нь бүр нэлээд хэцүү болсон. Ээжтэйгээ биш хэсэгтээ аавтайгаа бай эдрэж хүртэл гуугаал. Өөрөө гэрлэгээс зүгээр орч чадахгүй. Соленд ирж байгаа сошиал халдлагууд дандаа гэр бүлийг нь гутаанд оромжилсан, хараас нь зүгсэн, үнэхээр л хэрэгсдэрж байгаа мэт. Охиныг нь хүртэл онлоод байсан болохоор бүр тест төвчгүй хэмжээнд хүрнэ. Хейз ажиллаа дуусна нисж ирээл найз өхнөө хараад бөөн баярлах гэтэл түүний анх гэрт нь үлдээсэн цагийг шууд л буцааж өгөн тэр. Энэ бүхнийг үргэлжлүүлж чадахгүй байна. Охин маань хүртэл хэцүү байна гэхэд Хейз энэ бүхнийг би дуусгаж чаднаа. Би дуучин байхаа л болчих гэдэгч энэ нь асуудлыг уламжлалд ордуулна штэ. Яг үнэндээ тэр хоёрыг салхаас өөр сонголт байхгүй л мэт. Гэртээ ирээл үргэлжлүүлэн хямраа сууж байтал Хейз ч ирхэн тэр. Хичнээн ажил нь чухалж энэ нь бүхэл амьдралыг сүйтгэхийг зөвшөөрөхгүй. Уг нь энэ хоёр маань бие биедээ үнэхээр л хайртай. Энэ бүхэнд одоо хариулт олж чадахгүй болохоор 5 жилийн дараа ахаад учраа. Тэр үед хинч өөрийг нь тоохгүй ингийн л олон танилцуулсан байх болно. Мөн эзэж их сургуулийн оюутан болсон байх учраас ийм асуудлууд ахиж гарахгүй л гин.
Гэсэн ч амьдрал ямар хариулт гэж байх вш. Тэр 5 жилийн хугацаанд жинхнээс аз жаргалтай учрлаа гэж бодвол хин хинэн эргэлзэхгүй хатгахаа амлаад тэр хоёр салж байгаа нь. Хейз өөрийнх нь цагийг үлдэн гараад явах үед бүхэл юм хоосорч буй мэт. Аз жаргалаа өөрөө тавиад явуулсан болохоор гунигтай байхаас өөр яах вэ? Ингээд 5 жил өнгөрнөө. Гоц гой зүйл өөрчлөгдөөгүй. Урдийн адил амьдрал хичээсээр л Easy Chicago-д их сургууль сурж байгаа. Одоо ээж нь жаахан охин биш ээ. Өөрөөгөө аваа явчихаар том болсон. Өдөр болгон нэгэн хിവэрээ өнгөрж, өөрийн дуртай нэвтрүүлгээрээ өдшийг өнгөрүүлнэ. Хейзен дуулахыг сонсоод одоо ингээ хамт байж чадахгүй. Холоосаар сухаас л өөр юу хийх вэ? Эцэст нь маш олон жил тасралтгүй үйл ажиллагаа тоглолтой байсан Хейз одоо л нэг өөртөө амралт авах гэж байгаагаа хэлдэг. I think after that, I've scheduled myself. Solange галериудаа ажилласаар цаанаасаа л түүнийг арай ирчих юм шүү дээ гэж нууцхан хүлээгээстэй. Эцэст нь ийхүү тэд 5 жилийн дараа ахин уулзнаар кино маань дуусна. Яа, тэр болсон. Төгсгөл дээр янз янзаар л хэллээ. Тэгээд аль нь арай гоё романтик нэг тийм гоё төгсгөл шин сонсож байгаа давка ч өөрөө мэдээл. Окей. За, ярэ бичээ.